За бүгдээрээ сайн байцгаана. Өдрийн минь. За хамтдаа Библийг нээгээд Эхлэл номны 27 дугаар бүлэг дээр бүгдээрээ очицгаая. Эхлэл 27 дугаар бүлэг. Олсноо тий. За энэ бол маш сонирхолтой түүх бурхны үг байгаа. Миний маш дуртай түүх. За хамтдаа бүгдээрээ эхнээс нь хараад явъя. Би эндээс та нарт уншиж өгье. Исаак хөгшөрч нүдэн муудаад харж чадгаа болсон үедээ ууган Исава хүүмэн гэж дуудсанд хүүн би энд байна гэв. Исаак харагтун би хөгшөрч өөхөх өдрөө мэдэхгүй байна. Тиймээс чи зевсэг ном саадгаа авч хээр талд гараад надад ан агнаж миний дуртай амттай хоолыг хийн авчирч надад идүүлэхтэн. Тэгвэл би өөхөөс өмнө чамайг зүрх сэтгэлээсээ ерөөё гэв. Исаакийг хүү Исавда үг хэлж байхад Ребека түүнийг нь сонсож байжээ. Исав ан агнахаар хээр тал руу одов. Ребека хүү Яаковда харагтун ах Исавд чинь аавын чинь хэлсэн үгийг би сонслоо. Надад ангимах авчирч амттай хоол хийхтэн. Тэгвэл би идэд өөхөөс өмнө чамайг эзний өмнө өрөөж өгье гэсэн. Тиймээс хүмүн одоо миний чам тушаасныг болон хэлхийг минь сонс. Чи мал дээр очиод 2 сайн ишиг надад авчир. Би түүгээр аавын чинь дуртай амттай хоол хийж өгье. Чи түүнийг аавдаа авчиж идүүлэн өөхөх нь өмнө түүгээр өрөөлөг гэв. Яаков их Ребекада харагтун миний ах Исав үсэрхэх хүн би гүлгэр арьстай хүн. Аав минь намайг тэмтэрч үзвэл би түүний нүдэнд мэхлэгч гэж харагдан өрөөгдөх нь байтугай хараагдах болно гэв. Тэгэхэд ихэн түнд хүмүн чамд ирэх хараал чинь надад оноогдох болтугай. Чи зөвхөн миний хэлснийг дагаж явж ишгнүүдийг надад авчирч өг гэсэнд тэр явж ээждээ авчирч өг. Тэгээд ээж нь эцгийнх нь дуртай хамтад хоолыг хийжээ. Ребека ууган Исавынхаа хамгийн сайхан хувцсыг гэрээсээ авчирч баахгүй Яаковтай өмсгөж ишгний арьсаар гар болон хүзүүнийх нь гүлгэр хэсгийг ороож өөрийнх нь хийсэн амтд хоол талхыг хүү Яаковын гар дээр тавив. Яаков эцэг дээр очиж "Аа минь ээ" гэж дуудсанд аав нь "Би энд байна. Хүүмэн чи хэн бэ?" Яаков эцэгтэй "Би таны ууган Исав байна. Таны надад хийсэн ёсоор би хийлээ. Та үндийж суугаад ангийн махнаас минь зооглоно. Тэгээд сэтгэлээсээ намайг өрөөнө гэсэнд Исаак хүүдээ "Хүмүн чи ангаа яаж ийм хурдан олоо вэ?" гэсэнд тэр "Учир нь таны бурхан эзэн түүнийг өмнө минь тавьсан юм аа" гэв. Исаак Яаковд "Хүмүн надад ойрт. Би чамайг тэмтэрч үзээд миний ууган Исав мөн үү биш үү гэдгийг чинь мэдээ" гэв. Яаков эцэг Исаакт ойртон очиход Исаак түүнийг тэмтэрч үзээд дуу чинь Яаковын дуу атал гар чинь Исавын гар байна гэв. Түүний гар ах Исавын шиг үсэрхэг байсан учраас түүнийг ялгаж таньсангүй. Тэгээд түүнийг өрөөж Исаак "Чи үнэхээр миний хүү Исав мөн үү?" гэсэнд Яаков "Би мөн" гэв. Исаак "Надад түүнийг авчир. Би хүүгийнхаа ангийн махнаас идээд зүрх сэтгэлээсээ чамайг өрөөн ажиллая" гэхэд нь Яаков түүнд авчирч өгсөнд эцэг нь идэв. Тэгээд тэр бас дарс авчирч өгсөнд тэрээр уужээ. Тэгээд эцэг Исаак нь "Хүмүн надад ойртож ирээд намайг үнс" гэхэд Яаков ойртон очиж түүнийг үнсэнд эцэг нь хувцсных нь үнэрийг үнэртээд түүнийг өрөөн ажиллаж харагтун хүүгийн минь үнэр эзний өрөөсөн хээрийн үнэр байна. Тэнгэрийн шүүдэр үржил шимт газар ариун их үр тариа дарсыг бурхан чамд хайрлах болтугай. Ард олон чамд зарагдаж үндэснүү чамд сүгдэн мөргөх болтугай. Ах дүү нарынхаа эзэн нь чи болж эхийн чинь хүүгүүд чамд сүгдэн мөргөх болтугай. Хараагч чинь хараагдаж өрөөгч чинь өрөөгдөх болтугай гэв. Исаак Яаковыг өрөөн ажиллаж дуусмагц. Яаков эцгийнхээ Исаакийнхаа өмнөөс босон гарч явлаа. Дөнгөж дараа нь түүний ах Исав ангаасаа буцаж ирээд амтд хоол хийж түүнийг эцэгтэй аваачин "Эцэг минь ээ өндөй суугаад хүүгийнхээ ангийн махнаас иднэ үү? Тэгээ сэтгэлээсээ намайг өрөөн ажиллагдун" гэж аавдаа хэлжээ. Эцэг Исаак нь "Чи хэн бэ?" гэхэд тэрээр "Би таны хүү, таны ууган Исав байна" гэжээ. Исаак ихэд зочирдов. Тэгвэл ан агнаад надад авчирч өгсөн тэр хүн хэн байсан бэ?
Би чамайг ирэхээс өмнө бүгдийг идээд түүнийг өрөөсөн билээ. Тэр л гарцаагүй өрөөгдөнө гэв. Исав эцгийнхээ үгийг сонсоод бархиран уйлж эцэгтэй "Эцэг минь ээ, намайг ч өрөөн ажиллаач" гэж аавдаа хэлсэн. Исаак "Дүү чинь залилж ирээд чиний өрөөлийг авчихжээ" гэж хэлв. Исав түүнийг Яаков гэж нэрлэдэг нь онсон бус уу? Тэр намайг 2 ч удаа мэхэллээ. Уугангүй байх эрхийг минь авчгаад одоо бас надад оногдох өрөөлийг минь ч тэр авчихлаа гэж хэлээд надад хүртээх өрөөл танд үлдсэнгүй гэж юу гэсэнд Исавд хариулан "Харагтун би түүнийг чиний эзэн болгож бүх ах дүүг чинь түүн зарцаар өгч бас үр тариа дарсаар түүнийг хангасан учраас хүү минь би чамайг одоо яах вүлээ" гэв. Исав эцэгтэй "Эцэг минь ээ, тань дахиад ганцхан өрөөл байхгүй гэж юу? Эцэг минь намайг ч бас өрөөн ажиллаач" гэж хэлээд чанга дуугаар уйлв. Эцэг Исаак нь түүнд хандаж "Харагтун, нутаг газар чинь үржил шимгүй Тэнгэрийн шүүдрээс хол байх юм. Чи ил дээр амьдарч дүүдээ зарагдах боловч эсэргүүцэн босох цагтаа чи буулгыг нэвдэж хүзүүнээс нь авч хайна" гэжээ. Эцгийг нь Яаковыг өрөөсөн тэр өрөөлөөс болж Исав Яаковыг үзий ядав. Эцгийнхээ төлөө эмгэнийх өдөр ойрхон ирж байгаа учраас би дүү Яаков ална гэж тэрээр зүрхэндээ хэлжээ. Уугангүй Исавын үг Ребекад ирэх хүрэхэд байхгүй Яаковтай хил явуулж дуудан ирүүлээд "Исав ах чинь чамайг ална гэд өөрийгөө тайтгаруулж байна. Тийм учраас одоо хүү минь чи миний хэлхийг сонс. Бос Харанд байгаа ах миний ах Лабан дээр зүгтэн оч. Ахыхаа уурыг гартал хэдэн өдөр түүнтэй хамт бай. Ахыг чинь уур гарч түүнд хийсэн юмыг нь марттал тэндээ бай. Би чамд хэл явуулж чамайг тэндээс авчрах болно. Яаж би та хоёрыг нэг өдөр алдчих билээ" гэв. Ребека Исаакт "Хийчүүдийн огтоос болж амьдрал минь гутмаар боллоо. Хэрв Яаков түн шиг энэ нутгийн эсвэл хийчүүдийн огноос ихнэр авбал надад амьд явах хэрэг юу юм бэлээ" гэв. Би 2 охинтой. Том охин маань одоо 5 дугаар ангид орсон. Ер нь бол нэлээд аавтайгаа ер нь бол сүүлийн үед нэлээд зөрчилдөж байгаа. Тэгээд том охинд юм заах гэж ятгах гэж ер нь бол нэлээд хурц маргаанд ер нь бол битээр байнга ордог. Сүүлийн үед нэг асуудал гарч ирсэн. Тэгэхээр мэдгүй би 5 дугаар ангид байхдаа тийм зүйл ойлгож ирсэн юм уу мэдгүй. Ямар ч байсан охиндоо заах гээд байгаа шүү дээ. Нэг юм ямар юм заах гээд байгаа гэхээр чи ангийнхаа ямар ч охтуудтай найз байх хэрэгтэй гэдэг юм заах гээд байгаа байхгүй ер нь бол. Анх саяхан сургууль шилжээд 97 дугаар сургуульд орсон. Тэгээд анх сургуульд орох үед нэг ч найзгүй байсан. Тэгээд тэр үед нэг хажууд нь байгаа туслаа тойрч гүгэд байсан нэг охин байдаг аахгүй жижигхэн бор охин. Тэгээд тэр охин нь болохоор одоо найзлага болцсон. Одоо манай охин ямар охинтой найзалж байгаа гэхээр арай өөр нэг салааны дарахтай найзалж байгаа байхгүй ер нь бол. Тэгээд яадаг гэхээр нөгөө охинтойгоо манай гэрээр орж гараад хоёлоо юм яриад байнга явна. Тэгэнгүүт нөгөө нэг анх найзалж исэн жижигхэн бор охин нь ер нь бол манай охин дээр байнга ирнэ. Тэгээ манай охин ер нь бол тоохгүй. Бараг л хөөж явуулах гэдэг байгаа байхгүй ер нь бол бараг л. Тэгээ тэрийг нь хараад би байнга дургуцлаа илэрхийлэн. Чи яахаараа ингэж ялгаж харддаг тий? Чи яахаараа тэрнтэй найзуулж болохгүй гэж гээд. Тэгээд манай охин болохоор өөрийнхөө яг үннээсээ дотроос гарч ирж байгаа үг нь тэр байхгүй. Аава би хүн болгонд сайн хандаж чадахгүй шүү дээ. Би хүн болгоныг найзаа гэж бодож чадахгүй шүү дээ. Тэгээд тэр зөрчил ингээ явж байгаа юм. Би тэгээ заачих гээд. Тэгээ манай охинд би ингээ бодоод үзэхээр манай охин зөндөө юм байгаа байхгүй. Тэр та нар сайн бодоод үзтээ. Та нар найзуудаа ер нь бол яаж сонгодог вэ тий? Бид нар найзуудаа өөрөөсөө илүү чадварлаг илүү сайн ямар нэг юм надаас илүү сайн хүнтэй найзлах сонирхолтой байдаг те найзалж нийлэх сонирхолтой байдаг. Харин өөрөө дургүй өөрөөс нь доор те гэж бодож байгаа тийм хүмүүстэй нэг найзлах дургүй. Эсвэл нийлэх дургүй ч юм. Тийм нэг үнц нь байгаа. Тэ манай нийгмийн үнц нь бидний эргэн тойронд байдаг үнэлэмж. Тэрний эсрэг заачих гээд оролдоод ерөөсө нэлээд сүүлийн үед бол нэлээд хурц зөрчилтөнтэй байгаа гэсэн чи би бол ер нь бол амжилттай зааж чадахгүй байгаа. Тэгэхээр миний багшийн ур чадвар тэрэн дээр арай хүрээгүй байгаа юм шиг байна. Охиндоо тохируулж заах юм дээр. Тэгэхээр манай гэр бүл нэг ийм асуудал байна. Тэгэхээр бид нар болохоор ерөнхийдөө бидний Христэд итгэгч бидний чуулганы маань соёл онцлогоос болоод бид нар заримдаа хүмүүсийг
өөрсдийнхөө дотор бодол санаанаас ангилж үздэг те энэ сайн хүн, энэ мундаг пастор, энэ маш зөв явж байгаа, энэ хүн бол маш зөв хончилж байгаа, энэ хүн бол айгүй бурханлаг гэр бүл, тэр хүн бурханлаг гэр бүл биш те. Тиймэрхүү байдлаар өөрсдийнхөө дотор бид нар ийм ангиллууд хийдэг. Тэгээ заримдаа бидний энэ хийж байгаа ангиллууд маань надад юу шиг санагддаг вэ гэхээр багтаа үздэг байсан Кобе кинонууд шиг санагддаг тий. Хар цагаан та нар тийм Кобе кинонууд үзчихсэн үү? Хар цагаан өнгөөр ерөнхийдөө явдаг байсан. Гэтэ сүүл рүү яг өнгөтэй болсон л доо. Гэтэ юу нь болохоор киноных нь нэр эдэр нь бол маш ойлгомжтой тий. Сайн залуу, муу залуу. Тэгээд болоо энэ сайн тал, энэ муу тал. Айгүй нэ. Манай нэг насаар надтай дүү, манай дүү бид хоёр Германы кинонууд их үздэг байсан байхгүй. Орос Германы кино дээр үед Оросын тал, Германы талтай. Тэгээ бид хоёр сүулдэ манай дүү юу гэдээ ойлгоцсон байсан гэхээр Герман бол дайсан гэдээ ойлгоцсон. Тэгээ хотод битээр орж ирээд ярьжсэн чинь муусан германууд гэж яриад байсан чинь нөгөө хүүхдүүд ерөөс хотын соёл хүүхдүүд ерөөс ойлгохгүй Германуудыг дайсан гэж ойлгохгүй байгаа байхгүй. Ерөнхийдөө бидний сэтгэлгээ нэг тийм энэ бол манай дайсан, энэ бол сайн тал, энэ бол муу тал тий. Энэ пастор маш сайн пастор, тэр пастор маш муу пастор ч юм уу тий. Маш энгийн ойлголттой сэтгэлгээ байдаг тий. Энэ тийм гэсэн англи. Гэтэл амьдрал дээр бодоод үзэхээр амьдрал дээр яг бодит амьдрал дээр бол хүн болгон айгүй цогц дүүр тий. Сайн гэж хэлэх хэцүү, муу гэж хэлэх хэцүү. Саарал дөрөв. Яг сүүлийн үеийн Холливуудын киноны дөрөв шиг тий. Эхэндээ айгүй сайн байж сайн гэж төсөөлж исэн хүн нь сүүл рүү айгүй муухай хүн болж хуурах ч юм уу. Эхэндээ айгүй муухай гэж бодоод үзэн ядчихсан хүн нь сүүл рүү явсаар гад айгүй сайн дөрөв болох ч юм уу. Тийм комплекс цогц дөрүүд сүүлийн үед гарч ирж байгаа тий. Бодит амьдрал дээр байдаг цогц дөрөв. Библи ч гэсэн ялгаа байхгүй тий. Бид нар харах юм бол ер нь бол Библи маш цогц дөрүүдийн тухай өгүүлж байгаа цогц. Яг бодит хүний амьдрал дээр тохиолддог цогц дөрүүдийн талаар. Энэ өнөөдрийн бидний уншсан түүхийг харах юм бол яг ийм цогц дөрвөн хүний тухай түүхэн дөрүүдийн тухай өгүүлж байна. Хамгийн ихнийх нь Исаак, дараагийнх нь Ребека, дараагийнх нь Яаков, дараагийнх нь Исав. Тэгээ дөрвөн тийм чухал дүр. Энэ дөрвөн дүрээр сонирхолтой түүх өгүүлсэн тий. Исаак болохоор бидний итгэлийн эцэг. Тэгээ Исаак нь өөрийнхөө том хүү дуртай. Яагаад том хүүдэд дуртай шалтгаан нь болохоор тэд нар хээр тал дандаа ан хийж явдаг. Ангийнхаа махнаас авчирч өгдөг те эцэгтэй. Тэгээ ангийнх маханд нь Исаак дуртай. Тэгээ тэр хоёр гэр бүл дотор нэг фракцыг үүсгэж байгаа те нэг фракцад. Нөгөөдлийнх нь фракц болохоор гэртээ үргэлж галынхаа аман дээр сууж идэг нэг хүү те. Тэгээд галынхаа аман дээр суугаад ээжтэй хоолн төхүүлж өгвөл ээжийн хүү те. Ээж нь болохоор тэр хавар гүгээл хамаг ажиллаа гэрийнхээ ажлыг зохицуулаад нэг тийм дүр гэрийнхээ хамаг юм хийдэг. Тэгээ нөхөр нь хийхгүй заримдаа нөхөр нь хийхгүй байгаа ажлуудыг те нөхрийнхээ араас хатгаж хийлэгдэх те. Чи тийм болохгүй байна, энэ болохгүй байна те. Чи тийм юм хийхгүй байна гэл тийм ээжийн дүр тэн дээр явж байгаа. Тэгээ тэр ээжд нь хамгийн сайн гарынхан дор ордог захирагддаг нэг хүү байгаа те. Гэрийнхээ галын төлөө энэ тэнүүгээр нь гүгээл ямиг нь зохицуулаад тэгэл ээжтэй маш сайн. Ээж нь болохоор нөгөө хүүгээ байн магтдаг те. Энэ л өстө мундаг хүн бол. Өстө мундаг гэр бүл бол. Тийм нэг гэр бүлийн дүр байна. Гэхдээ яг тэр гэр бүл амьдрал нь ингээ үргэлжлээд явж исэн чинь энийг нэг түүхэн үед нэг сонин үйл явдал тохиосон. Цаашаа энэ гэр бүлийн гал голомтыг нь хэн авч явах уу гэдэг чухал асуудал гарч ирсэн. Тэгээд тэр чухал асуудал дээр яасан гэхээр фракцаараа хувилтын зохиож ирсэн ба ер нь бол. Тэр Исаакийн фракц яасан гэхээр уг нь бол эцгүүд яасан гэхээр гэр бүлийнхаа ёроолыг дамжуулах үедээ хуучин гэрээний үед гэр бүлийнхаа ёроолыг дамжуулах үедээ дандаа олон нийтийн өмнөх үйл явдал болгодог байсан баг. Бүгдийг зарлан дуудаад авчираад тэгээ ёроолоо өгдөг тийм заншилтай байсан. Гэтэл энэ удаа Исаак яасан гэхээр нууцаар ёроолоо өгөхөр шийдсэн баг. Симэрхэндээ өөрийнхөө том хүүг дуудаад тэгээ хоёлаа нийлээд тэгээ манай хүн юусэн гэхээр чи надад нөгөө хэрийнхээ махнаас авидэр тэгээ хүрээдрэнгүүд нь би чамд өрөөлөө өгнө гэж. Тэгээ тэр нууц хуйлдан болж явах үед нөгөө талын фракц нь майхных нь гаднаас сонсон. Тэгээд нөгөө талын фракц нь яасан гэхээр юу хэрэг залиг нь михийг нь давж мих хийхээр шийдсэн дээ.
Тэгээд нөгөөдлийн фракцэнд хүүгээ дахиад нөгөө өөрийнхөө дуртай хүүгээ дуудсан. Тэгээд тэр дуртай хүүгээ дуудаад юу гэж хэлсэн гэхээр чи ишиг хавьд тэр би тэрнийг нь яг хээрийн махтай хоол шиг хийгээд эцэгт чи яг таалагдана. Тэгээд чи нааша тэгэнгүүт нөгөөд чи хоол хийх гээд хар хурдаараа гүйж байгаа чинь майхан руугаа буцаж гүйгээд хоолоо хийж явах үед нь ээж нь тэндээс Исаакийн хувцснуудаас сонгоо те хамгийн гоё хувцсыг нь авчираад дээрэс нь энэ тэндээсээ хөдөс те ишигний юуны ямааны хөдөс авчираад нөгөөдгөө зөөлрүүлээд ус мүсийг нь Исаавийнхтай тааруулаад тэг хүрээ хоол хийгээд төрөдөрхүүд нь хүзүүг нь ингээ ороогоо те гар марыг нь ороогоод тэгээ явуулсан ба. Тэр үед Исаак айс би баригчул яана. Хараалгах шүү дээ. Зодуулах ч яах вэ? Тэгээ хараалган дээ. Тэгсэн чи ээж нь зөрөгтэй хэлсэн ба. Юу гэж хэлсэн гэхээр тэр хараалч над дээр ир. Чи яв зөрөгтэй. Тэгсэн чи нөгөө фракцийн сэжиг авсан. Яагаас сэжиг авсан гэхээр хүмүн хаана гэсэн чи би энд байна гэсэн чи нэг дуун нэг шингэндээ хээрийн нөгөө хээгүү сайхан бүдүүн дуу биш байсан тий. Тэгмээ нааша ойртоо тэр гэдэгсэн. Ойртож ирэнгүүт гараараа барьсан чи үстэй. Яхарахгүй үстэй. Тэгэхээр бүр татаж авчираад үнсгээ үнэрлсэн чинь бас хээрийн үнэртэй тий. Тэгээ яг л мөн байсан. Тэгээ ерөөсөн. Тэгээ эцэст нь нөгөө ерөөлн тий гэрийн фракц нь хээрийн фракцаа дийлсэн. Ер нь бол нууцаа. Гэрийн фракц нь хээрийн фракцаа дийлчээд байжсэн чи хээрийн фракцаас хүч чадалтай нөгөө том эр хүн буцаж ирсэн. Тэгээ эренгүүд уур нь хүрээд эцсийн үр дүндээ яасан гэхээр алхаар шийдсэн. Өөрийнхөө дүүгээ алхаар шийдсэн. Тэгээ хоёлынгийн нэг өдөр алдчихахаар гээд юу гэсэн ч үгүй те хоёлынгийн нэг өдөр алдчихахаар нэгийг нь өөр газар руу явуулъя. Гэхдээ далд шалтгаан нь бол энэ шүү дээ. Өөр газар руу явуулна. Ил шалтгаан нь юу ярьсан бэхээр энэ том хүүчин балиар хайр үндэстэнтэй гэрэлцсэн байна. Тийм учраас баг хүүгээ ядахна зөв үндэстэнтэй гэрлүүлээ гэдэг ил шалтгаанаар буцаагаад явуулсан. Сэтгэл зүйн хэллэгээр сүүлийн үед сэтгэл зүйн хэллэг их тарж байгаа тийм манайхны дунд. Энийг нь dysfunctional гэр бүл гэж байгаа. Ер нь бол зөв биш гэр бүл. Энэ гэр бүл дотор хүн амьдрах аюу стресстэй тийм ер нь бол бөөнл бие биенийгаа хуурсан, нэхэлсэн, дарамттай, цугтаасан, нэгнийг ална гэсэн тийм том хүн баг хүүгээ ална гэж энэ тэнүүгээр хашгирч, хутга барьж энэ тэнүүгээр гүйсэн тийм л гэр бүл байгаа шүү дээ. Байдгал нэг гэр бүлтэй. Өнөөгийн Монголын нэг бий. Зовлонтой, бэрхшээлтэй, шаналгаантай. Энэ дөрвийн дунд гайхалтай сайн те үлгэр жишээ болохоор баатар хүн байна уу? Мондаг те итгэлийн үлгэр жишээ баатар те бүх зүйлийг нь зөв хийдэг, зөвөр авч явдаг баатар энэ дунд байна. Тэгээд дээрээс нэмээд хэлэхэд энэ гэр бүл ямар гэр бүлээ та нар бодоод байна те. Бид нар энэ гэр бүлийн хүмүүсийг юу гэж нэрлэдэг вүлээ? Итгэлийн өвөг эцэг. Итгэлийн баатрууд. Мондаг итгэлтэй те итгэлээр даван туулсан юу гэдэг вэ? Авраамийн өөр удам, Авраамийн дөнгөж төрсөн хүү Исаак те Исаакийн төрүүлсэн хоёр хүү. Мондаг гэр бүл шүү дээ. Үлгэр жишээ болох гэр бүл шүү дээ энэ гэр бүл те. Бидний хар тийм үстэй. Танаа итгэлийн өвөг эцэг Авраам, Исаак, Яаков гэж нэрлэдэг шүү дээ. Бүгдээр энэ гэр бүлээс үлгэр жишээ сурыг те. Амьдралдаа юу хэрэгж өглөх вэ? Юуг дагандаа хөрөх вэ? Бүгдээр Яаков шиг байцгаах уу? Эсвэл Исаак шиг байцгаах уу? Бид нар бол яг Авраам шиг бай гэж хэлж болж байгаа юм тий. Яг Авраам ганц хоёр асуудал байсан. Гэхдээ яг тий Авраам шиг байж. Исаак шиг бай гэдэг тэгэхээр жоохон асуудалтай дахиад. Яагаад асуудалтай? Ребека шиг байх уу эсвэл? Төрөөхөн би төмөөгч ярьжсэн нэг оноо. Эмэгтэй хүний амьдралд 3 үе байдаг гинэ. Эмэгтэй хүний амьдралд ерөөсө 3 үе байдаг гинэ.
хамгийн ихний үе нь хамгийн ихний амьдралынх нь үе нь аавда дургу үе. Тэгээд жоохон юу 30 40 гараа 30-аас 50 60 нас орчим нь нөхөртөө дургу байх үе. Тэгээд 60-аас дэше 80 хүртэл ямар юм дөө хүргэндээ дургу байх үе. Дооса. Ирбека ер нь тийм байна шүү дээ. Хараалт одоо Ирбекийн нийт нөхөртөө дургу үе нь явж байгаа байхгүй ер нь. Тэгэхээр энэ дунд айгүй цэвэрхэн хувцалсан, дандаа мундаг юм ярьдаг, дандаа мундаг амьдэрдэг, дандаа мундаг үлгэрч болсон гэр бүл байхгүй байх. Дандаа үлгэр бидний нөгөө төсөөлж байгаа идеал те пастор, идеал чуулганы удирдагч, идеал юу гэдэг юм хүсч мөрөөдөж байгаа даган дуурайхыг хүссэн тийм үү? Энэ дунд байхгүй. Яг энэ үед. Яг гоо дараагийн үед бол байх л та. Гэхдээ тэр нь дараагийн хэсэг те. Энэ үед бол байхгүй. Тэгэхээр сайн муу гэсэн нэг түрүүний категорид бидний амьдралыг айгүй гимнээр тодорхойлдог. Энэ сайн хүн, тэр муу хүн, энэ гэдэг категори энэ хэсгээр айгүй хэцүү. Гэтэл Исаак та нар итгэлийн үг эцэг шүү дээ, тийм. Яаков ч гэсэн бидний итгэлийн үг эцэг, тийм. Бүгд арай жоохон илүү дэлгэрэнгүй болгоо, илүү жоохон тодорхой болгоо таарай. Яаков юу хийсэн бэ гэж? Яаков хөгшөрсөн. Уг нь бол айгүй сайн хүн байсан, тийм биз дээ, залууд айгүй сайн байсан. Итгэлээрээ Ребекатай гэрэлсэн. Ребека ч гэсэн итгэлээрээ мундаг тоогдсон, тийм. Худаг дээр хамаг тэмээг нь услаад гүүгэлээсэн, маш ажилсаг байсан. Тэгээд тоогдсон. Тэгээд хөгшөрсөн. Гэтэ энэ дээр нэг асуудал гарсан. Ямар асуудал гарсан гэхээр магадгүй тэр угаасаа залуугаасаа итгэхгүй ир хүн байсан юм шиг байна. Итгэхгүй. Ирч хүчтэй тийм мундаг удирдагч биш. Ер нь бол сууж идэг, юмны ард байдаг, итгэхгүй. Гэтэ яг дандаа хүлээдэг те. Нэг худгаас нэг худаг руу хөөгдөөл, нэг худгаас нэг худаг руу хөөгдөөл тэмцэж маргах юм байхгүй тэгэл чимээгүй худаг ухчихс ус гаргасан чинь нөгөөдг нь манаа худаг гэсэн чинь. За яг танаа худаг гэл дараагийн худаг руу явж ухаал те. Тэгэл тэгж амьдэрсэн. Ерөөсөө тэнд нэг ирч хүчтэй ир хүний дүр зураг харагдах байгаа шүү дээ. Хөгшин үедээ ч гэсэн тийм байсан. Гэтэ энэ дээр Библийн бичиж айгүй гоё юм хэлж байгаа. Энд дээр дандаа Исаакийг юутай ойртуулж байгаа гэхээр үнээр, амт, чанар гэдэг зүйлүүдэд ойртуулж байгаа. Үнэрлэл, тэ аваал, дандаа мэдрэмж. Айгүй их мэдрэмжийн тулгуурсан шийдвэр гаргаж байгаа. Тэнгүүдээ ямар мэдрэмжийн тулгуурсан шийдвэр гаргасан гэхээр хүүгээ ч гэсэн дараагийн үе Исавыг ч гэсэн дараагийн үе болгож сонгож байгаагийн учир шалтгаан нь ерөөсөө энэ хээрийн ан амтэн дуртай дандаа тийм хоолуудыг надад авчирч өгдөг. Айгүй их мэдрэмжэн дээр тулгуур шийдвэр гаргадаг. Дараагийнх нь Ребека байсан болохоор Ребека яг эмэгтэй хүний мөн чанартай байсан. Айгүй ухаалаг байсан. Ребека арай Исаакаас холыг харж исэн мө. Яагаад холыг харж исэн гэхээр Ребека нэг юм мэдчихсэн. Энэ миний үр хүүхдүүдийн үр удам Яаковор дамжуулан явна гэдэг бурхны амлалтыг Ребека айгүй сайн санаж исэн. Гэхдээ Ребекад нэг асуудал байсан. Ямар асуудал байсан гэхээр юун асуудал байсан бэ гэхээр бурхан ер нь бол төлөвлөгөө ер нь бол хэрэгжихээ болчихлоо гэж бодсон. Бурхны төлөвлөгөөг би амьдралдаа хэрэгжүүлээ. Ир нөхрөө хураач болсон бурхны төлөвлөгөөг хэрэгжүүлээ тий. Нөгөө нэг үг байдаг шүү дээ. Та нар тэр үгийг мэдгүй англи хэлээр бол айгүй сайн үг байдаг. Бурхан өөртөө тусалдаг хүмүүст тусалдаг гэж. Юу гэсэн үг юм чинь тий. Бас нэг өөр үг байдаг тий. Зорилго нь аргаа зөвтгөх гэж. Тэр Ребека яг л тийм байсан. Зорилгоор аргаа зөвтгдөг. Би сайн сайхны төлөө явж, бурхны амласан амлалтуудыг би биелүүлэх гэж явж байна. Гэхдээ арга нь бол хамаахгүй. Ир нөхрөө хуураад ч тий. Үс хүүхдийнхээ өзөөр ороогооч гэсэн эцэст нь би ер нь бол бурхны төлөвлөгөө биелүүлчихнэ гэж бодож ирсэн. Тэгээ биелүүлсэн. Бурхны төлөвлөгөө биелүүлсэн. Яг Яаков руу шилжсэн тий төлөвлөгөө. Тийм юм байсан. Яаков бол угаасаа тодорхой тий. Юуха ихээсээ төрөгдөл юуха ахыхаа шагаанаас зураад гараад ирсэн шүү дээ. Ер нь бол тий. Анхнаасаа л би том байх хэрэгтэй гэж бодсон бодол байсан. Тэр боломжоо ч гэсэн айгүй сайн ашигладаг байсан. Та нар мэдж байгаа. Энэ түүхээс арай урдхан түүхэн дээр тий. Яг зөв цагтаа зөв хямдхан арга барилаар том хүү худалдаж авсан байна. Яг зөв цагтаа боломжийг бол яг сайн ашигласан. Ер нь бол яг ах нь өсөглөн ууртай тий байж хат нь хоолны үнрээ тий ингээл. Тэгээ нөгөөдг нь бүр хоол идэхгүй бол үхтээрээ тулаад ирэнгүүт нь тий хоолоор нь хамгийн чухал юм нудалдаад авч чадчих. Маш сайн бизнесмен тий. Хямдхан арга барилаар үнтэй юм худалдаж ав.
Гэтэ нэг асуудал байсан Яаков. Тэрний юу байсан гэхээр зарчимгүй. Бид нар мэдчихэж байгаа те. Ямар зарчим юу байсан. Тэнд ямар ч зарчим байхгүй те. Хулгай энэ удлаа илүү тэр ерөөс хамаахгүй. Биелүүл нь ерөөсөө тэр өөрийнхөө олж авах гэсэн юмыг зарчимгүй олж аваа. Тэр нь одоо нас өндөр гарсан эцгийгээ те өмнө очоод ямар үгнүүд хэрэгжилж байгааг та нар харуул амар үгнүүд хэрэгэлдэг шүү дээ. Чи яагаад ийм хурдан ангийн хол завьд руу гэдгсэн чи яг юу гэж хэлдэг лээ. Таны эзэн бурхан миний өмнө тавьсан гэж хэлж байгаа байхгүй юу? Ер нь бол. Үнэн эзэн бурхан тавьсан дээ. Энэ эзэн бурхан ээжээр нь дамжуулаа ишгний бахан өмнө тавьсан юм уу? Тэгэд эхлээд Яаков чи Исаа мөн гэсэн мөн гэсэн. Дараа нь чи яагаад ийм хурдан бариад ирвэ гэсэн чи эзэн бурхан таны өмнө тавьсан. Хамгийн сүүлд нь авчираад дахиад асуудаг хөөрхөн амтээс сохор те. Исаак тавьсаа яг өмнө тэгсэн чи яг Исаа мөн үү? Хамгийн сүүлд удаа би мөн байна. Би мөн байна гэж хэлсэн юм. Гурав дахь нь Исав. Исав яг хөөрхөн амтэн те хээрт дуртай. Хээр дуртай, анд дуртай, махан дуртай, энэ тэнийгээр зугаалаа явж явах дуртай, хээгүй, шаагүй сайхан монгол ир. Бүх юмыг дандаа хээгүй сайхан шийдвэр гаргана. Гинт уурн хөрвөл хутгаа бариад босоод ирнэ. Гэтэ Библи анханасаа яг Библийн энэ бичиж анханасаа Исавыг ер нь бол болохгүй гэдгийг харуулад байгаа байхгүй. Яасан гэхээр хайр газраас ихнэр авсан л гин те. Тэгэл юуныхаа маха эцгийнхээ ууган хүүгийн заламжлаг эрхийг те улаан шүлнээс дард үтсэн л гин те. Бид нар дараа нь мэдж байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ дандаа ингэж тэр Библи бол ер нь бол ийм юу гэдэг огцом шийдвэр гаргадаг ийм амьдрал зарчимгүй ханддаг. Тэгээ дээрэс нь бүдүүн баг ийм хүн дургуй юм шиг тийм үү? Үгүй юу? Тамаа сайн бодоод байж. Ийм л гэрүүл байсан, ийм бодтой гэрүүл. Итгэлийн үлгэр жишээ болмоор сайхан гэрүүл. Энэ дөрөв дотор харах юм бол алдаагүй хүн байхгүй, бүгд л алдаатай. Гэтэ нэг сонирхолтой юмыг Библийн зохиогч үгээр дамжуулан хэлэхээр шийдсэн нь юу байсан гэхээр энэ түүхийн дотроос бид нар бүгдээрээ өөрсдийгөө уншдаг ер нь бол. Зарим нь Исав, зарим нь Яаков, зарим нь Исаак, зарим нь Ребека. Бид нар дөрөв бүгдээрээ энэ дотроос уншдаг. Түүлийн эндээс бид нар юу сурах вэ? Юу сурах юм те дөрөв би танаас асуусан. Ребекагаас сурах уу? Исаваас сурах уу? Яаковаас сурах уу? Бид нар эндээс нэг сонирхолтой юмыг олж харж байна. Энэ гэр бүлээр дамжуулаад Бурхны ерөөл цаашаа дамжин урсч яваа. Ер нь бол. Яг иймэрхүү үйл явдал дундуур Бурхан өөрийнхөө итгэлийн уулмөр, авралын түүхийн уулмурыг дамжуулж явж байгаа. Энэ авралын түүхийн уулмөр цаашгаа явж байгаа Давид хаанаар дамжаад Есүс Христээр ирсэн. Тэр авралын ерөөл. Тэр Христээр ирээд Христ чуулганыг ерөөсөн тэр ерөөл одоо яг Авраамаас Яаковыг Исаакийг өрөөд Исаакаас Яаковыг өрөөсөн тэр ерөөл одоо дамжсаар яваад Христ чуулганыг өрөөсөн гэж бид нар итгэж байгаа. Тэгэхээр бид нар яг энэ ерөөлд амьдарч байгаа. Христ чуулганыг өрөөсөн ерөөлд. Бурхны төлөвлөгөө. Нэг зүйлийг эндээс бид нар ойлгоно. Бурхан ямар нэгүүлсэнгүй юм бэ гэж. Бурхны өөрийнхөө итгэлийн хүмүүсийг харж байгаа тэр уужим зүрх сэтгэлийг бид нар эндээс гардаг. Энэ хүмүүстэй ажиллаа л Бурхан ямар нэгэн байдлаар ажиллаа л босгон байгуулаад те алдаа дутагдал гарах үед нь зэмлэх үедээ зэмлээл үр дүнг нь хүлээх үед нь хүлээл гэл ингээд Бурхан цаашгаа явж байгаа харуул. Ямар уужим Бурхан бэ? Ямар уудам зүрх сэтгэл. Тэгэхээр яг энэ Бурханы тэр уудам зүрх сэтгэлийг бид нар өөрийнхөө амьдрал дээр ороод ирэхээр бид нар үнэн шударгаар хүлээн зөвшөөрдөг те. Бурхан намайг ямар байхад намайг юмцыг яаж хийж яхад те өөртөө дуудаад намайг яаж цахилгаажуулж байгааг бид нар хардаг. Тэр одоогийн бидний явж байгаа чуулган, бидний хийж байгаа үйлчлэл, бидний хийж байгаа зүйлс яг үнэндээ бидний чадал, ур ухаан эсвэл бидний шүүлт дээр ирээс явдаггүй.
Та нар өөрийнхөө чуулганыг мундагтаа авч явж байгаа юм уу? Та нар өөрийнхөө үйлчлэлийг те ур чадвартай да. Эсвэл бол айгүй мундаг зарчимтай да. Эсвэл бол бүх зүйлсийг айгүй сайн хийдэгтэй та нар чуулганыг авч явж гин гэж бодож байна. Заримдаа бид нар тэгдэг. Бидний толгой дандаа бусдаас дээгүүр байдаг шүү дээ. Энэ чуулганы гишүүнийг хар байж байгаа царай нэ. Энэ ахлагчийг хар байж байгаа царай нэ. Энэ пастрыг хар байж байгаа царай нэ. Амьдрал нь ингэж явж гин энэ хардаа. Тэгэхээр бид нар өөрийгөө ерөөсөө олж хардаг. Библи бол шулуухан хэлж байгаа. Хүний амьдрал ингэж явж гин. Бурхан эдний амьдралд ингэж их нэгүслээ үзүүлж гин. Ингэж хин амьдралыг зас залруулж явж гин гэж. Бурхан Библийн эрдэмтэн Венхам гэдэг эрдэмтний тайлбар төлөөр ингэж ütсэн баг. Бурхан гим нүгэлд унах боломжтой энэ хүмүүсээр дамжуулан ажиллаж байгаагаар өөрийнхөө нэгүслийг тодорхой хэмжээгээр харуулж байгаа гэж. Түүгээр дамжуулан чуулган ч гэсэн бас энэ аюул дунд байх. Өөрийнхөө гимтэй хүмүүсээр дамжуулан Бурхан чуулганаа хөтлөн удирдах авч явдаг гэж хэлж. Гэтэ нэг аюул байгаа. Бид нар ингээл та нар намайг ингэж хэлэх үед нөгөө тийшээ хаах бол саваа те. Яа гимтэй хүмүүсээр чуулга удирдуулт юм чи би гимтэй гэж хэлэх хэрэг байхгүй. Яагаад гэвэл Бурхан тооцоогоо байнга хийж явдаг. Тэр тооцоог нь бид нар гим нүглийн шийтгэл гэж нэрлэхгүй. Энийг голдуу үр дагавар гэж нэрлэдэг. Яг л бид нар энэ цаашаа түүхийг унших юм бол маш олон үр дагавруудыг дамжина. Ребека Бурханы төлөвлөгөөг өөрөөсөө биелүүлснийхээ үр дүнд хэрвээ би хитгэн хуудасны цаанах юм бол дахиж хүүтэйгээ хизээш уулзаагүй. Уг нь бол Ребека уулзна гэж бодож ирсэн. Чи явж хүрээд ирсэн тэгээ Ребека өгсөн. Ер нь болохгүй дахиж өөрийнхөө хайртай хүүтэй уулзав. Есав ойлгомжтой, Есав үр дүнгээ хүссэн. Яаков ч гэсэн ойлгомжтой. Яаков үр дүнгээ дараа нь айхтар хүн дээр үр дүн амьдралынхаа үр дүн үүрч явж байгаа. Тэгээ амьдралынхаа эцэстээ Яаков хэлдэг фараоны өмнө очиж зогссон чи фараон асуудаг. Та ямар мундаг хүн бэ? Тэ ийм өндөр настай, ийм урт сахалтай амьдралдаа өчнөө олон түүхийг амсан мундаг хүн байна гэж фараон Яаковыг нэрлээд та надад тэ энэ мундаг амьдрал та олон зүйлийг сурсан бах та гэдэг. Яаковын хариулт нь хэлдэг. Миний амьдралууд богинохон бөгөөд зовлонтой байлаа гэж. Өөрийнхөө амьдралыг Яаков яг л ийм хэлбэрээр дүгнж байгаа. Миний амьдрал богинохон зовлонтой байсан гэж. Үр дүнгээ амсдаг. Чуулганыг Бурхан удирдах байгаа. Өөрийнхөө нэгүслээр авч явж байгаа. Тэр нэгүсэл үнэхээр гайхалтай. Гим нүгэлтэй хүмүүсийг босгон байгуулад өөрийнхөө пасторуудыг өөрийнхөө босгоод унгаад босгоод Бурхан авч явж байгаа. Гэхдээ тэр нэгүсэл нь заримдаа хязгаартай. Яагаад хязгаартай вэ гэвэл тэр нь бидний Бурхан өөрийнхөө хязгаарыг тэг үр дагавруудаараа дамжуулан авсууж байгаа гэж хэлдэг. Тэгэхээр энэ нь бидний амьдрал дээр хурж ирэхээр нэг юм түүхийг би та нарт нэг юм түүхийг ярих. Цуглааны нэг магтан дууны ахлагч байж. Магтан дууны баг байж. Тэр магтан дууныхан байдгаараа л цуглаанд магтан дуугаа даардаг. Гитар сурдаг нь гитараа өөрийнхөө арга барилаар сурсан. Бөмбөр сурдаг нь бөмбөрөө өөрийнхөө арга барилаар сурсан. Тэгээд тэд нар байдаг чадлаараа цуглаанд магтан дууныхаа багийг авч явдаг. Тэдний чадвар ерөөсөө тэр. Тэгэл цуглааныхын хүмүүс нь тэднэрт талархдаг. Яг л өөрсдөө чадвараар магтан дууныхаа багийг авч явж илаа гэж. Тэгэл тэд нар өдрөөс өдөрт хагасаа өдөржингөө давтаал бүтэнсээ өдрөө магтан дууныхаа багийг өдөртдөг. Гэхдээ тэд нар нэг зүйл хийж байгаагаа ойлгохгүй байгаа. Юу хийж байгааг ойлгож байгаа юм гэхээр анханасаа буруу сурцсан учраас давтах тусам нөгөө буруу зуршлаа улам зуршил болгоол тий. Бөмбөрөө буруу нүддэг бол буруу нүдэл, гитараа буруу нүд дардаг бол буруу дараал. Тэгэл магтан дуу өдөртөд байгаа. Гэхдээ Бурхан тэргүү дамжуулан ажиллаа хийж л байгаа. Тэгээд эцэслэн яасан гэхээр нэг өдөр шинэ магтаалын багийн ахлагч ирсэн. Тэр шинэ магтаалын багийн ахлагч ирээд тэдрийг загнаагүй, тэдрийг байга байдлаар нь хүлээн зөвшөөрөөд өдрөөс өдөрт урамшуулад жижигхэн алдаануудыг засаад эхэлсэн баг. Хашгираагүй тэр та ямар тэнэг юм бэ? Дандаа буруу сурцсан. Бүх юм чинь буруу байна гэж хашгираагүй. Тэгээл өдөр тутам багаар засаал сүүлдээ үнэхээр нөгөө магтаалын багч сайжирч эхэлж. Үнэхээр хоорондоо хоршиж эхэлж. Тэр яг л ийм юмыг Христ хийж эхэлж байгаа өөрийнхөө хүмүүсийн амьдралд. Багаар сайжруулж, багаар урам өгч, багаар урам чадал өгч. Тэр яг Бурхны хуучин гэрээнд өөрийнхөө хүмүүстэй ажиллажсэн арга барилаар шинэ гэрээнд Есүс иймэрхүү байдлаар хийсэн. Тэр энэ болгоноос эцэслэн бид юу сурах вэ? Есүс хэлдэг те. Есүсийн өөрийнхөө чуулгандаа хэлснийг тушаалаа. Ах дүүсийн хайраар би биний хайрлаа. Бид нар адилхан гэмтэй хүмүүс. Английн нэг алдартай өгөөд бүх хүн хичээж байгаа. Битгий хатуу хандаа гэдэг үг байна. Хамтдаа бүгдээ Бурханы өмнө очицгаая.
Бурхан минь ээ таньда баярлалаа. Та бидний амьдралд олон зүйлсийг зааж та биднийг хөтлөн дагуул тань баярлалаа. Эзэн бурхан бид таны өмнө ирж байна. Өөрийнхөө байгаа байдлаараа амьдралынхаа бодит амьдрал дундаа үнэнтэйгээ эзэн таны өмнө ирж байна. Эзэн та биднийг өдөр тутам дасгалжуулаач, шинжлээч. Та өөрийнхөө чуулганыг ариусган удирдах явж байгаа арга барилыг бид нар суралцаж, бусад хүмүүсийн амьдралд ч гэсэн тиймхүү хандхад та бидэнд туслаач. Бид хайраар бусад хүмүүст хандхад туслаач. Иесус Христийн нэрээр залбирч байна.